Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай YOLO цэгмээ сайтын зүгээс хаврын улирал тун удахгүй айлчлан ирж буй эрсдэлтийн эрхийг шалгалт болон нийслэл болон улсын олимпиадуудад эхний 3 байр эзэлсэн сурагч оюутнуудтай ярилцлах эснийг хүлээн авна. За та бүхэн манай үзэгч хүүхдүүд зориулж өөрсдөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Солонгоо гэдэг. Би Хошимын нэрмжит 14 дахь сургуулийг төгссөн. Одоо МОИСт 1-р курс оюутан байна. За тэгээд олимпиад улсын олимпиад монгол хэлний төрлөөр 3-р эзэлсэн байгаа. За сайн байцгаана уу? Намайг Нурсаавал гэдэг. Физик методын гүнзгийрсэн сургалттай 11-р сургуулийн 12 дахь ангийн сурагч. Тэгээд математикийн олимпиадаар хичээлдэг. Улсын олимпиадын хүрэл медальтай. Мөн нөлөөлөн Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадын бас хүрэл медалийг хүртсэн байгаа. Сайн байна уу? Бэлэг жаргал гэдэг. Нурсаатай адилхан 11-р сургуулийг төгссөн. Тэгээд одоо шинэ Монгол технологийн нийт сургуулийн 1-р курст суралцж байгаа. Миний хувьд болохоор физик, математикийн ерөнхийдөө гүнзгийрэж олимпиадад ордог. Тэгээд математикийн улсын 1 мөнгө 1 хүрэл медальтай, физикийн улсын 2 хүрэл медальтай байгаа. За тэгвэл та бүхэн маань энэ олимпиадад оролцсноор яг ямар боломжийг олж авч чадсан бэ? За миний хувьд гэх юм бол одоо МОИС-аас бүтэн жилийн тэтгэлгээ ирэх гэсэн байна. За гэхдээ монгол хэлний олимпиадаар ч эхлэхгүй бусад бүх төрлийн олимпиад бодлохлоор их сургуулиуд тэтгэлэгтээ суралцуулъя гэсэн тийм урилга өгдөг. За МОИС бол 1 жилээр суралцах эрх өгдөг. Миний тийм МОБИС бол 4 жилийн тийм тэтгэлэг өгдөг. За бас бусад сургуулиуд бас тийм тодорхой хэмжээний тэтгэлэг өгдөг байгаа. Сурагчдад бас ингэ тодорхой хэмжээний төлөвшлийг олгодог юм шиг санагддаг. Нэгдүгээрт өрсөлдөж сурдаг. Хоёрдугаар гэх юм бол бас ингээд бэлтгэлийн үйл явцад бас ингээд цагийн менежмент яг өөрийгөө яг бэлэн болгох бэлтгэх талаасаа яг өөрийгөө хөгжүүлэх талаасаа бас хүүхдэд илүү боломжийг нэгж өгдөг юм шиг санагддаг тийм ба. Ингээд цаашлаад их сургуулаа ингээд гадаадад эсвэл одоо дотоодын сургуульч хамаагүй ингээд эсэн ороход ингээд хамаагүй тус тэмтэй байдаг. Ягаад гэвэл ингээд ямар нэг юмаа гүнзгийрээд ингээд улс дараад медаль авсан байна гэдэг нь болохоор дараа нь ингээд сургууль дарахт нь хэрэгтэй байдаг. За тэгвэл яг энэ үдий ийм том амжилтанд хүрэхэд яг ямар зуршлыг өөрсдөө суулгаж чадсан болоо та бүхний үед? За би болохоор өглөө бас мэдээж хичээлээ бас хайчж болохгүй. Хичээлээ бас давхар хийн. За тэгээд тараад давталгандаа явна. Тэгээд тэгэл ер нь оройжонгоол өдөржингөөл хичээлээ хийх тийм зуршилтай болцсон байсан. Яг олимпиад төхөө нэг улсын олимпиад төхөөд эхлэхлээр яг тэр зүйлтэй анхаарах тийм зуршилтай болцсон. Зуршил биш дадал гэж ярих нь зөв багтаа. Тэгээд яг зөв дадлын хувьд гэх юм бол ингээд нэгдүгээр тал сууж сурдаг. Тэгээд бас ингээд альва зүйлийг арай олон талаас нь бодож сэтгэж тахалдаг талаасаа бас маш олон зүйлийг сургадаг. Тэгээд яг өдөр болгон яг тэн дээр яг хийдэг байсан дадал гэх юм бол ингээд альва зүйлийн учрыг болохтой ингээд нэггүй юмбай байх талаасаа амар тийм зөв зүйлийг яг суулгаж өгсөн. Миний болохоор яг ингээд зуршил гэхээс илүү би яг ингээд өөрийг ингээд физикт амар дурлуулж чадсан. Ингээд бодоод тэрнээс өөр ингээд кайф авдаг. Тэгээд тэрэндээ амар ингээд өөрөө баярлаад тэгээд урамшаа явдаг болохоор ингээд улам илүү ингээд амжилттай яваадсан. За тэгвэл сургууль гэр бүлийнхний тэн зүгээс яг ямар шууд тусламж дэмжлэгийг үзүүлж исэн бэ? За сургуулиас бол мэдээ тодорхой хэмжээгээр дэмжижсэн. Бас гэр бүлээс гэвэл маш их дэмжижсэн. Манай аав ээж миний хийх одоо гэрийн тиймэрхүү ажлууд идэв штэ. Тийм ажлуудыг ээж аваа. За би хийчээ та миний ах юмаа хий гэд тэр тал дээр маш их дэмжижсэн. Манай ээж заас эмээ ихч гэд бүх хүмүүс наа байгуу. Чи надад хичээлээ хий гэх тийм дэмжлэг үзүүлжсэн. Бас тийм урмын үг өгчээсэн. За тэгээд нөгөө олимпиадын өмнөх өдөр би ээжтэй ингээ аягүй сайн ярилцаад над бүр ингээ аягүй гоё урмын үг өгчээсэн. Тэр нь бас надад их хүчтэй болж өгчээсэн. Эцэгхийн зүгээс мэдээж яг энэ шинжлэх ухаанд дурлах цагийг надад олгож ирсэн. Энэ бол тэдний надад өгч байгаа хамгийн том тусламж гэм байсан. Багш нарын мэдээж дуртахгүй байхын аргагүй. Тэгээд багш нарын маань хувьд гэх юм бол яг бүх ихтгэл сэтгэлээрээ яг ингээд миний яг юу ойлгохгүй байгаа бүхэл зүйлсийг ингэж тайлбарлаж тусалж дэмжижсэн. Тийм тусламж талцааг бол үзүүлжсэн. Тэгээ яг сайн хэлсэн шиг манай сургуулиар ингээд яг сайн багш нараар хангаж өгч чаддаг. Шинэ одоо ингээд манай физикийн багш гэдэг ингээд битээр баг гэрт нь очиод бэлжээс өдөрч байгаа. Гэрт нь хоноод бэлжээс өдөрч байгаа. Тийм гэртээ болохоор угаасаа яг сая бүгд хэлсэн шиг ингээд амар цаг зав гаргаж өгдөг.
Би одоо ингээд сүүлийн хэдэн жил гэхдээ хоол хийгээгүй. Уг нь болохоор тэрнээс өмнө хоол хийдэг байсан. Яг шантарч исэн үе та бүхэнд яг энэ олимпиадад бэлдээл яг явж явах үед шантарах тохиолдол. Миний болохоор нөгөө нэг өмнө нийслэлийн олимпиад хаа айгу нэлээ өндөр байр эзэлжсэн. Тэгээд дараа жил нь болохоор за би угаасаа чадах юм чинь гээд айгу бардам орж исэн. Тэнгүүт би ялагдчихсан бохгүй. Тэгээд ерөөс ямарч байр эзэлж аваа. Тэгэл яг тэр үед би бүр амар шантраал. За ер нь би яагаад ингэж үү гээд айгу их шантарч исэн. За тэгээд шантрах тохиолдол бол бас маш их байсан. За тэгээд түүний бол одоо надаас зориг мөрөөдөл гэж байгаа. Тэгээд тэр зориг мөрөөдлийнхөө төлөө тэгээд шантарч болохгүй гэдгийг өөрөө мэдчихсэн болохоор тэгээд түүнийгээ давж чадсан. Яг олимпиадад шантарч байсан үе мэдээж зөндөө байдаг. Тэр нь яг ямар учиршилтгаанд байдаг гэсэн бэ гэхээр альва тэмцээн уралдаанд ялагч бас ялагдагч гэж байдаг. Тэгээд яг ялагч үргэлж ялагч байдаггүй. Тэгээд тухайн цаг үед яг хэн илүү бэлтгэлээ хийсэн бэ гэдэг хүн ер нь яг ялагч болж чаддаг. Тэг яг түрүүн хэлсэнчлэн яг бэлтгэлээ бардаад за ингээд зүгээр юм чинь дээ гэж бодоод хайжсэн үед бас байгаа. Тэр үедээ бас ингээд одоо муу байр эзлэхийн дараа ч юм уу ингээд за би мөнхөр болохгүй юм байна гэж бодож байсан үе бас байгаа. Бас саяхан болсон Казахстанд болох олимпиадаас бас ингээд явах гад бэлтэж байгаа би явахаас 2 хоногийн өмнө асагцсан. Тэр үед бас ингээд бүр үнэхээр л ингээд би яах гэж математикийг хийвээ гэсэн бүр тийм байдалд хүртэл орсон. Тэгээд бүр билетээ бичүүлсэн, ачаа саваа хүртэл бэлдсэн ингээд явхад бэлэн байсан хүн яг 2 хоногийн өмнө ингээд за чи ингээд яваабэл гэд ингэсэн. Тэг яг тэр үед ингээд бүр ингээд үнэхээр юм шантармаар дахиж хийж математик хийхгүй гэж ингэж бодсон мөртлөө зүгээрээ дараагийн боломж байгаа. Хүн болгонд ингээд боломж ирдэг. Дараагийн боломжоо алдахгүй тул би хичээх хэрэгтэй байна гэд энэ урлагаар одоо шинжилгээ ухаанаар үргэлжлүүлэх хичээлж байгаа. Ер нь бол хүн болгонд одоо математик физик хийж байгаа хүмүүс бараг бүгдэнд нь гардаг байх ингээд яг амар олон цагаар ингээд өдрө болгон хийгээд хаар ингээд яг нэг хэсэг үе ингээд бүр математикаа үзэн ядах ч юм уу те би нэг дахиж хийж хийхгүй гэсэн бодол заавал төрдөг. Ер нь бол математик хийж байгаа хүмүүст. Тэгээд миний хувьд болохоор жоохон би амар ингээд азтайсан л та. Би математик физик хоёуланг хийдэг байсан. Тэгмэд би мата ингээд жоохон дургу өрөөд хиймээгүй санагдсан бол би физик хийждэг. Физик хиймээргүй санагдаад эхлэн бол би мата хийждэг байхгүй. Тэгэхээр надад яг ингээд шантарч ирсэн үед ингээд солибод хийгээд байдаг. Монгол хэлний чиглэлээр гэхээр одоо эн чинь нэг тийм хол явах салбар биш. Тэгээд хүүхдүүд нэг тийм сонирхож хичээлдэггүй болохоор зөвөр нь би энэ монгол хэлний чиглэлээр явбал нэг амжилт олохгүй юм шиг надад айгүй санагддаг байсан. Хүүхдүүд монгол хэл гэхээр л нэг тийм юу ич гэдэг юм уу тийм хандлагатай байсан. Гэхдээ монгол хэлнийхаа чиглэлээр илүү сайн яваад их юм бол надад бас маш их боломж байгаа юм байна гэдгийг би харж чадсан болохоор тэгээд шантархаасаа болсон. За ер нь бол уулз болоо олон улсын хэмжээний олимпиадад оролцсон байж тээ та хэд. Тэгэхээр яг өмнөх өдөр болон 7 өдрийн өмнөөс өөртөө сэтгэл зүйн хэрхэн бэлдэж байсан бэ? Сандрах ч юм уу? Яг олимпиад яг минут эхлэх үед яг сандраад тухайн юм мартах тохиолдол гарч байв уу? За яг олимпиад болоод яг цаг нь эхэлсэн үед бол хизээж сандардаггүй. Яг тэрний өмнө болохоор хүүхдүүд маш их сандардаг. За тэхийн тулд ямар арга хэрэглэх вэ яах вэ гэх юм бол за тэрний өмнө ингээд хүүхдүүд маш сайн бэлтгэл хийсэн байгаа шүү дээ. Тэрийг эхлээ бодох хэрэгтэй. За би чинь тийм бэлтгэл хийсэн шүү дээ. Тийм их бэлтгэл хийж одоо юунд нь сандарч юм би бол чадна гэсэн өөртөө маш ихтэй байх хэрэгтэй. За тэгээд яг өмнөх шөнө болохоор хизээж үдсийн удаа эргүүлж харах хэрэггүй. Тэр шиг тэгээд тархин дотор ч маш их замбраагүй байдал үүсгэждэг. Тийм болохоор ерөөсөө юуж өмнөх өдөр нь юуж харах тэгж бэлдэх ерөөсөө ямар ч шаардлага байхгүй. Тэгээд зөвлөмөр. Одоо яг ихэнх хүүхдүүдийн яг гаргадаг алдаа айдас байдаг л да. Би яг энэ олимпиад дээр яах болов гэсэн айдас байдаг. Тэг яг энэ үед яг нэг л үг амар тийм зүрхэн дотор ингээд уяатай байдаг. Тэрний үг гэхээр чадна гэж бодвол чиний зөв чи чадна. Харин чадахгүй гэж бодвол бас л чиний зөв чи чадахгүй. Тэгэхээр яг би чадна гэсэн итгэлтэйгээр өөрийнхөө бүх бэлтгэлийг хангасан гэдэгт амар итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд яг өмнөх өдөр өөрийнхөө тархиндаа бяцхан амралтыг олгох хэрэгтэй. Урт хугацааны бэлтгэлийн дараа бяцхан амралтын дараа буцаагаад тархи чинь илүү сэргээг ажиллах болно. Тэгэхээр өөртөө амралтыг бас өгж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь баг ингээд физик математик олимпиадад оролцоод баг 3 4 дугаар ангиас эхлээд оролцоод баг 12 дугаар анги хүртэл баг 9 жилтэй ингээд тасралтгүй оролцсон. Тэгээ ингээд 11 дугаар ангиас хойш ч юм ингээд харж хахад ер нь бол сандрах биш амар ингээд догдолтой болчдөг. Ингээд маргааш та ямар бодлого ирэх бол би яг хэдийн бодох вэ гэсэн ингээд амар тийм догдолтой болчдөг. Тэгээ хурдан хариу хармаар санагддаг амар тийм догдолтой болчдөг. Сандрал ингээд ерөөсөй байхгүй. Тэр
тэр зүргээ догтлоор солиулдаг. Тэгээд юундаа тасаад ирэхээр олимпиадтаа. За тэгвэл хүн тухайн салбартаа амжилт гаргахад хичээл зүтгэл илүү чухал байт юм болоо эсвэл авиас илүү чухал та бүхний үед юу гэж бодож байна вэ энэ дээр? Мэдээж авиас нэг хөө хичээл зүтгэл 90% гэсэн үг байдаг. Яг тэрнээ адилхан хүн болгонд одоо ямар нэг юмыг чадах тийм авиас бол байдаг гэж боддог. Харин тэр өөрийнхөө сонирхлоор би ер нь энэ талаараа явбал илүү их амжилтанд хүрэх юм байна гэд нэг зүйлээ бариад авчаад тэгээд тэр зүйл рүүгээ бүр маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжээж түүнийх нь үр шимэнд гарч чадна. Би энэ дээр амлаа хичээл зүтгэл бүр үнэхээр чухал байдаг. Бүр 100% хичээл зүтгэл амар нөлөөтэй. Яг энийг би яаж хэлэх вэ гэхээр ингээд анх хотын захын сургуульд зүгээр ингээд суралцж байхдаа хотод ингээд ихний 50 доо орчвол хүү би ч амар мундаг орчлоо гэж баярлдаг байсан. Тэгээд үнэхээр хичээсэн. Би ер нь ингээд илүү их амжилт гаргах хэрэгтэй гэж үнэхээр хичээсэн. Тэгээд яг нэг л ингээд бүр ингээд хичээл зүтгэл үр дүнгээ өгдөг гэдэг шиг одоо ингээд улсын медаль хүртэл аваад байна явж байна гэж тухайн үед бол төсөөлөөгүй. Зүгээр л нэг ингээд зүгээр одоо гэх юм зүгээр л эхний 50% та орчвол ингээд яа за ингээд би ер нь чадахгүй мэн ингээд хаяж болох байсан. Гэхдээ илүү их ингээд хичээл зүтгэсний үр дүн гэж ер нь боддог. Тэгвэл Нарсаатай адилхан би ч гэсэн 9 дугаар анги хүртэл ингээд олимпиадаар ороод хизээч медаль авч үзэж байгаагүй. 9 дугаар анги хүртэл би баг ингээд олимпиадад ханд өрөх гэж л ордог байсан ингээд. Хороолтныхаа мөнгийг өгөөл тэгэл юу ч авахгүй. Тэгэл бодлогоодыг харчаад заа гэж харчдаг байсан. Тэгээд 9 хүртэл би ингээд хичээгээ зүтгээд бэлдснээ 9 дугаар ангиас би яг медаль авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш энэ амжилтуудыг гаргасан болохоор яалч хичээл зүтгэл бол хамгийн чухал зүйл. Багш хэрхэн нөлөөлдөг гэж бодож тухайн хүүхдийг бэлтгэж амжилтанд хүргэж төгс болгоход. Би бол багшгүйгээр хизээч амжилтанд хүрэхгүйсэн. Манай багш бол бүр 7 дугаар ангиас минь хойш над гэлтгүй манай ангийнх нь бүгдэнд нь маш сайн тийм сургалтыг өгдөг байсан. Түүний ачаар би яг тэр хичээлдээ олон сайн болж за тэгээд олимпиад болохыг за багшаа юу их вэ яах вэ гэдэг хөнгөт багш маань за чи одоо надтай тулж тэгж ажилласан. Тэгээд бүр ингээ өдрө болгон бүр өглөөнөөс ахуулаад орой хүртэл багштайгаа л хамтарч ажилласны үр дүнд энэ амжилтыг авсан. Луучинтай зөвлөмөр нь хэрвээ ингээд би зөв замаараа үнэхээр хурдтай гүйж байгаа ч гэсэндээ ингээд буруу зам руугаа хазаагаад яваад байгаа юм бол хизээч би очих газар хүрэхгүй. Харин багш бол зөв замд чиглүүлж өгдөг. Яг энэ замаар ингээд энэ сэдвээр ингэж бэлдээрээ энд ингээрэй гэж хэлж өгдөг. Тэгээд бас ингээд намайг бэлддэг байсан Эрдэнэ багш маань бас намайг үнэхээр зөв чиглүүлдэг байсан болохоор ингээд үдий зэрэгтэй бас амжилт гаргасан гэж аягүй талархаж явдаг. Миний бодлоор болохоор ингээд ямар ч муу багш гэж байдгүй. Зөвхөн ингээд хүүхдийн сурах арга барилтай багшийн бас заах арга барил ингээд таардаг. Ингээд бүр ингээд амар сайн таарсан багш гэж байдаг. Ерөөсөө ингээд таардгүй багш сурагч гэж байдаг. Жишээ нь би одоо ингээд физикийн багштай амар ингээд сайн сурах арга барил заах арга барил нь болохоор амар таардаг. Тэрний хүчнэр би одоо ингээд физик дээр ингээд айгуу сайн явж байсан. Тэгвэл сургуулийнхын зүгээс хэрэг дэмжлэг үзүүлдэг гэсэн бэ? Багшийг бол хангалттай бэлдэж өгдөг. Тэгээд юмаа бэлдэх одоо орон зай штэ. Сургууль дээр анги, танхим, эсвэл цагийг бүгдийг нь гаргаж өгдөг. Сургуулийн зүгээс гэх юм бол яг мэдээж багш нар урам өгдөг. Яг тэрүүгээрээ бас илүү дэм тусдим болдог юм болов уу? За та хэд мань тэгвэл яг өдрийнхөө цагийг хэрхэн зохицуулдаг вэ? Цагийн менежментээс биднээсээ олцвол. Мэдээж өглөө 8-аас 12 нэг хүртэл хичээлд явна. Олимпиад болоод өгөхөд ирэнгүүт давталгаа авна, багш нараасаа давталгаа авна, ном уншин. За тэгээд тэгж хичээл хийхээ хажуугаар тэгж байнга ингэж хичээлээ хийгээд байж болохгүй. Мэдээж нөгөө дасгал хөдөлгөөн дундуура заавал хийж явах ёстой. Цагийн хувьд гэх юм бол мэдээж олимпиадад бэлтгэж байгаа үедээ бол ингээд нэлээд урт хугацааны бэлтгэлийг бол математиктаа зориулдаг. Тэгээд босоод мэдээж одоо нийгэмд хэрэгцээтэй эерэг үйл одоо эерэг хандлагыг түгээх ч юм уу тэр талынхаа мэдээ сайн дурын ажлуудыг хийн нэмээд бас ингээд тодорхой бас ингээд ажлууд бас байдаг. Тэднийг ерөнхийдөө яг цагийг нь зохицуулаад яг босод үлдсэн бүх цагаа ерөнхийдөө математик зориулах маягаар явдаг. Яг энэ их олимпиад олон улсын олимпиад гэж орыг сайн дурын ажлыг цагт заав танд гардаг уу? Тэгэхээр яг математик гэдэг зүйлийг яг их хэмжээгээр хийж байгаа ч юм уу эсвэл бага хэмжээгээр хийж байгаа нь ерөөдөө нэг тийм чухал байдаг юм шиг санагддаг. Хамгийн чухал нь яг өдөр болгон тэр зүйлд эсгэл гаргаж ийнэ үгүй гэдэг нь маш чухал. Тэгэхээр яг сайн дурын ажилд мэдээж тодорхой хэмжээний цаг зарцуулах хэрэгтэй. Энэ бол нийгэмд хийж байгаа бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа шүү дээ. Тэгээд яг энэ үйл ажиллагааныхаа хажуугаар математика бас ингэ зохицуулах ер нь л боломж байдаг сэтгэл байл. Би болохоор ингээд
яг ингээд үр дүнгүй ингээд бараг 8-9 цаг сууснаас үр дүнтэй нэг 2-3 цаг суусан дээр гэж боддог. Тэгээд яалч ингээд нэр сургууль дээр бэлж яхад бол би бараг ихэнхдээ нэг 2-3 цаг суудаг байсан яг сүүлийн хэдэн жил бол тэгээд үлдсэн цагт нь болохоор одоо би болохоор фенсингээр хичээлдэг. Тэгээд саяасан ингээд сайн дурын өвд ажиллагаанууд тэгээд бас хүүхдүүд хичээл заах мах гээд хажуугаар нь бас ингээд янз янзын юм хийдэг байсан. Тэгээд ер нь бол үр дүнтэй бага цагаар л хийсэн дээр гэж боддог. За тэгвэл та гурав маань яг анхныхаа олимпиадын медалийг санаж байна уу? За анхны тэр үед л 10 дугаар ангид байсан баха. Над гинт бүр ингээд олимпиад ормоор санагдав. Тэрнээс өмнө юусэн ямар ч олимпиад орж байгаагүй. Тэгэл багшаа би олимпиад орё гэд. Тэгсэн чинь багш бүр намайг амар гайхаад чи юу гээл амар тэгжээсэй. Тэгэл тэр үед болохоор дүүргийн олимпиад гэж болоогүй Монголд. Тэгээ шууд нийслэлийн олимпиад гэж болж исэн. За тэгээд би юусэн ямар ч бэлтгэлгүй яваад харсан. Тэгээд нийслэлтэй болохоор нэлээд доогуур орсон. Тэгээд нөгөө нэг шагнал гардуулах үйл ажиллагаа гэж болсон байхгүй. Тэн дээр болохоор зүгээр шууд тэр тэд орсон гэж зарлцсан байсан. Тэгээд өмнө нь ерөөсөө зарлаагүй. За тэгэл за нийслэл тэд орсон юм байна гэд. Тэгээ яваад өгсөн байсан. Тэгсэн чинь араас дуудаад дүүрэг чи хоёрт орсон байна. Медаль авсан байна гэж надруу залгаад. Тэгээ би бөөм баяр болоод. Тэгээд тэрнээс хойш монгол хэлээр за ер нь энэ чиглэлээр явъя да гэсэн тийм итгэл төрж ирсэн. Айгуу. Миний хувьд яг хамгийн анхны медаль гэхээс илүү хамгийн анхны үнцэнтэй медалийн тухай ярмаар яг 7 дугаар ангид яг байхдаа дүүргийн олимпиадад яг ороод ирэхээ аваагүй. Ингээд бүр нэлээд давар орсон. Тэгэл харчаал заа гэж бодчихсон. Тэгэл тэгсэн чинь яг багш маань гэдэгчсэн аахгүй ингээд дараагийн боломж гэж байгаа. Чи хичээгээд үзгээд тэгээд яг математикийн олимпиадад яг хотын олимпиадын өмнө яг эрх өгдөг их сунгаа гэж олимпиад болдог. Эдгээр олимпиадын ерөөдөө чансаа нь хоттой дүүцэх хэмжээний маш өндөр чансаатай. Тэгээд бүх хотын хүүхдүүд оролцдог болохоор нэлээд чанартай олимпиад болдог. Эдгээр олимпиадаас эрхээ авна гэдэг бол миний хувьд үнэхээр тийм том даваа байсан. Маш их хичээсэн. Тэгээ үр дүнд нь хүрэл медаль авч ирсэн байгаа. Тэгээ тэр медалийг би хамгийн анхныхаа юу чанартай медаль гэж хэлнэ. Би болохоор яг хамгийн анхны медаль авсан харахгүй байна. Гэхдээ нэг хамгийн ингээд миний сэтгэл ингээд амар дурсамжлал үлдсэн болохоор би яг 9 дугаар ангида дүүргийн физикийн дүүргийн олимпиадаас алтан медаль авч ирсэн. Тэгээ яг тэр үед яг ингээд оройн яг багшлуу залгаад тэгээд тэгсэн чи яг чи дөрвөлжлээ гэлэхэд нэгээд яг амар баярлж яснаа бүр амар сайн сандаг. Тэгээд ер нь бол тэр үед л баг хамгийн анхны медаль гэж хэлж болох юм уу да. Анхны сэтгэл хангалтсан медаль. За тэгвэл Монгол хэлний олимпиадуудын хувьд дүүрэг, нийслэл, улсын олимпиадын яг материалын бүтцэн хоорондоо ялгаатай байдаг уу? Бүтцийн хувьд бол нэг ялгаа байхгүй. Жохон одоо юу гэдэг чинь чанар төвшнийх нь хувьд бол жоохон ахаад ирдэг. Улсын олимпиад хүртэл жоохон ахаад ирдэг. За тэгээд яг ерөнхийдөө олимпиадын бүтцэх юм бол за ихээ уншаад ойлгох. За тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор үг өгүүлбэртэй ингэж тулж ажиллах, задлал хийх гэж ярьдаг. Тийм. За тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор нөгөө их зохиож бичих тийм хэсэгтэй. За тэгээд 3 дахь нь тий одоо 4 дахь нь болохоор нөгөө монгол хичээг гэдэг. Ер нь иймэрхүү дөрвөн төрлөөр л яг ингэж дүүрэг, нийслэл, улсын их гэж явдаг байгаа. Таны хувьд нөгөө олон улсын математик олимпиадад оролцсон шүү дээ. Тэгвэл нөгөө яг олон улсын тэр математикийн тэр материал Монголынхаас яг юугаар айлхаатай байсан бэ? Чанарт бүтцийн хувьд. Олон улсын материалын хувьд яг улсын олимпиадын жишээг цагтаа ер нь бол адилхан байдаг. 4 цаг 30 минутын бодолттой 2 өдрийн турш үргэлжилдэг байгаа. Тэгэхээр яг материалын чанарын хувьд гэдэг юм бол яг олон улсын олимпиадын бодлогын өмнө болонгууд улс орон болгоноос ирсэн бодлогыг бэлтгээд шортлист гэж үүсгдэг. Тэгэд яг бүх төрлөөр нь одоо энэ бодлогыг яг хэдэн янзаар бодож болох вэ гэсэн бүх юмыг нь одоо бодож үзээд тэрэн дээр нь хэрвээ энэ хүүд энийг бичсэн байх бол тэдэн оноо өгнө гэсэн дэлгэнгүй шавлаамыг бол олон улсын олимпиадад бэлддэг. Харин манай Монгол улсын олимпиадын хувьд бол яг тэгэх боломж нь байдгүй ч гэсэнтэй яг материалын хувьд бол маш өндөр чанартайгаар болгоод нь тавигддаг. Та бүхэн маань тэгвэл яг олимпиадын үеэр тохиолдсон хөгжилтэй дурсамжуудаас хаваалцаж хүүхдүүдтэйгээ. Миний бодлоор сая сүүлд оюутны математик олимпиад үзэсгэлэн болсон. Тэрүүгээр болохоор ингээд оролцож байгаад яг англи гар дуусныхаа маргааш нь бид нар маргааш нь явах байсан. Тэгээд нэг хоног ямарч ингээд хийх юмгүй болцсон байсан. Тэгээд тэр өдрийнх нь
тэр өдөр ингээд нэг тэнд нэг танилцсан хүмүүсээс ахгүй Үзбекистан хүмүүс адилхан ингээд програм IT-гаар сурдаг. Тэгээд тэнд ингээд бидэрт ингээд туслаа явж исэн хүмүүс. Тэднэртэй ингээд бид нар хамт каракош дуулсан. Тэгээд тэр л одоо хамгийн хөгжилтэй дарсан юм уу да. Бэлгийг яг Үзбекистан олимпиадад ороод байж байгаа үед нь би яг Instagram ухаа бидсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг Үзбекистан хүний нэг юм аккаунт ингээд мэдгүй гинт гараад ирсэн юм а. Тэгэл ороод зураг руу н ороод харсан чинь харин манай найз харин тэнд энэ караоке жоо зураг нь бүр хаасан танихгүй Үзбекистаны хүний Instagram дээр зураг тавигдсан би бүр харчаал хөөшөө гэж шууд чат руу оруулж чи караоке хийж байгаа ингээд яг тийжсэн тэр бүр амар бас хөгжилтэй. Тийм. Нэг тийм дурсан шүү дээ. Тэгэл таны үдвэл яг Охтын олимпиад орж явах үед гоё тохиолдсон дурсамжуудаас бидэнд хэлж өгөөч. За, Охтын олимпиадын үед оролцсон дурсамж гэх юм бол бид нар яг олимпиадынхаа яг дүнгээ хүлээгээ сууж исэн үе. Тэгээд яг манахаас яг нэг мөнгө 3 хүрэл медаль байр эзэлсэн байсан байхгүй Монгол анх удаага орж байгаа гэхэд маш өндөр амжилтыг үзүүлсэн. Тэгээд бид нар ингээд бүр ингээд яг медаль хавийг харчаал бүр амар баярлаа суужсан багш нар орж ирэл бүгдэнд нь баяр хүргээл. Тэгэл за үнэхээр их баярлаа гэд. Тэгээд тэгсэн чинь ингээд бидэд за одоо ингээд медаль авсан юм шиг ингээд аав биш нартай мэдээлэл дуулгасныхаа дараа унтъя да гэж орондоо орох гол бийжсэн. Тэгсэн чинь манай багш орж ирэл хөөе та нар ч одоо бүгдээрээ медаль авсан унтах байгаа юм үгүй үздэй гэж тэгжсэн. Тэгээд тэнгуүтэн за нэрэж тиймдээ гэж тэгэл бөөнөр оройн гараад басан гэл Флоренсээр бас нэлийн орой бас явчихсан. Тэр бас аягүй дурсамжтай. Тэгээд ер нь бол олимпиад ингээд хамгийн дурсамжтай юм тэгээ хамгийн ингээд олж авдаг юм ингээд яг улсын олимпиад ч юм ингээд одоо хотоос ингээд бүгдээрээ бөөнөр ингээд автобусаар яваа тэндээ очиод ингээд тоглож моглож байгаа. Тэр дурсамжууд хамгийн ингээд амар гоё байдаг яг математик физик хийснээр яг ингээд олж авч байгаа юм хэм байна. Яг тэр үеийн дурсамжууд л ингээд хамгийн ингээд гоё байдаг. Бит хоёрын хувьд гэх юм бол цогтоо дархан, дорнгой, булхан, ар хангай гэд маш олон аймагуудаар ингээд цогтой олимпиад ороод явжсэн. Тэгэхээр энэ бас ингээд маш олон дурсамжуудыг үүсгэдэг гэх юм уу? Бас нөгөө талаараа юм байдаг. Тэгвэл таны хувьд яг олимпиадад бэлдэж явах үед яг ямар хөгжилтэй зүйл тохиолдож байв? За бэлдэж явах үед гэвэл нэг юм санд орохгүй. Гэхдээ хамгийн сүүлд нэг айгүй тийм яг миний хүслэр ч юм уу нэг тийм азтай тийм зүйл тохиолдож исэн. За тэгээ нөгөө яг олимпиадын өмнөх оройн би ээжтэйгээ ярьжсан байхгүй. За ээж би ядаж л 3-т орчих юмсан гэмээр нэг мэгтч гэхгүй ядаж 3-т гээд тэгж бодсон байхгүй. Тэгсэн чи яг маргааш нөгөө олимпиад нь болоо яг тэр өдөр хариу нь гардаг. Тэгсэн чинь л нөгөө хариуг нь болохоор эхнээс нь ахуулаад нэрийн дууддаг. За тэр тэд орсон байх, тэр тэд орсон байх. Тэгсэн чинь нааг бүр яг 3-т орсон байх гэж хэлэнгүүт би яг нөгөө өчигдөр орой нээждэг ярьжсэн тэр яриа маань айгу бодогдчихсэн. Тэр нь айгу надад айгу дурсамжтай байд юм аа. За тэгвэл монгол хэлний хувьд эссе болон хэл бичих найруулга хамгийн чухал зүйл шүү дээ. Энэ дээр яг стратегийн хувьд зөвлөгөө өгвөл. За эссе бичих арга гэл нийт дээр аягүй их байдаг. Тэгээ миний хувьд болохоор эсээг яаж бичих вэ гэх юм бол яг одоо эсээний зохицуулбар хэсэг хэсгүүд гэж байгаа шүү дээ. Тэрнээр болохоор яг эхлэл хэсэг дээр нь яг гол юу ярих гэж байгаа ингээд дурдаад өгөх хэрэгтэй яг эхлэл хэсэгтэй. Тэгээд бас эхлэл хамгийн ихний өгүүлбэр нь бол тэр уншиж байгаа хүнийхээ сонирхлыг татах хэрэгтэй. Чиний эсээг уншиж байгаа хүн чинь шууд эхлээд уншихад л тэр хүний анхаарлыг татах хэрэгтэй. Одоо эхлээд уншихад л нэг анхаарлыг татахгүй байх юм бол тэгэл цаашаа унших ямар ч хүсэлгүй болно. Тэгээд эхлэл маш чухал. За тэгээд яг тэр эхний зохицолборд бол дараагийн зохицолбород яг юу хэлэх гээд байна гэдгийг оруулах хэрэгтэй. За тэгээд яг гол хэсгүүдээ гол юмаа бичээд за тэгээд хамгийн сүүлийн хэсэгтэр бол яг өмнө бичсэн юмудаа тэгээд дүгнэх маягаар тэгээд бичих ёстой байдаг. Яг тэр төгсгөлийн хэсэг дээр ямар ч шин санаа агуулж болохгүй. Тийм тэгж л зөвлөгөөрэй. За тэгээ олимпиад болохоор эсээ тийм эсээ биш нүг нэг ерөнхий юм байдаг байхгүй. За тэрнээс нөгөө өмнө бичсэн байх хэрэг ёстой гэх юм уу? Одоо жишээ нь ирээдүй гэж үгүй би гэж хинбэч гэдэг юм уу? Тиймэрхүү ерөнхий сэдвүүд байдаг шүү дээ. Тэднийгээ урд нь ингээд олимпиад бэлдээд үзсэн байх хэрэгтэй. Тэгээ би яг нөгөө эсээч дээрээ жоохон таар авахгүй. Тэгээд багштай чи над ирээдүй гэдэг нэг тийм сэдв бичүүлж ирсэн надад. Тэгээд тэр эсээг болохоор би айгаа зоож чичээсэн. Тэгэл тэгсэн чи яг улсын олимпиадын тэр эсээ нь болохоор ирээдүйн тухай бичих хэрэгтэй байсан байхгүй. Тэгэл би яг тэр нөгөө зовж чичсэн эсээгээ тэгэл айгаа амархан бичсэн. Тийм тэгээд ер нь бидлэх хэрэгтэй гэж.
Тэгвэл ер нь Монголын олимпиад орох гэж байгаа бол цайны хэдий эсэтэй гал хэвээр байна тий. Тий яг ерөнхий нэг за иймэрхүү юм ирж магадгүй дээ гэсэн ерөнхий эрх хэсүүдээ бэлтцсэн байхад бас ад таарах юм билүү тий. Тий. За тэгвэл манай ерөнхий боловсролын сургуулийн хувьд математикийн хичээл гэдэг хамгийн асуудалтай хичээл шүү дээ тий. Жишээ нь бодлого гэхэд ер нь бодлого бодож чаддгүй хэцүү ер нь шантарах үе байдаг тий. Нөө таан дотор үсэг ороод ирэхээр би ингэдэг зэгдэг. Тэр үед яг тийм үе та ямар зөвлөгөө өгөх вэ тэр хүмүүсд? Яг тэгдэг. Нөгөө нэг бага ингээд байхдаа ингээд яг ингээд тоотой бодлоо бодоод тэгээд яг үл мэддэг хувьсгачтай бодлого ороод ирчих юм ингээд функц арай өөр төрлөөр нь ингээд илүү гүнзгийрүүлэн судлах дээр хүмүүс юу өсөг вэ гэдэг ингээд хайдаг. Тэр нь яг одоо гин тэр хайснаасаа болоод ингээд цаашны дараагийн хичээлээ ерөөсөй ойлгохгүй байдалд хүрдэг. Тэгэхээр яг энэ дээр яг хамгийн чухал зүйл юу вэ гэхээр өөрөө мэдээж одоо яг тэр нэг бодол байгаа штэ тий. За энэ ерөөсө хэрэггүй зүйл юм байна. Би ерөөсө энийг чадахгүй байна. Одоо энэ үнэхээр хэцүү юм байна. Математик болж миний амьдрал биш юм байна. Эдэр гэж бодож байгаа тэр бодлоос хагацах хэрэгтэй. Тэгээд ер нь аль яг ингээд математик гэдэг зүйл ирээдүйд хэрэг болно гэдэг өөрөө ухамсарлаад хүн хичээл үр дүнээс ирдэг. Тэгэхээр бодлосоо л хэлэх хэрэгтэй байна. Тэгвэл 2019 бүх барилдахад нийт хэдэн барилдан болох гэдэг дундаас? 2018. Яагаад гэхээр ингэ ер нь ингээд математик шилжүүлэх яг энэгээр сонирхолтой байхгүй юу? Яг яагаад гэхээр ингээд нэг барилдаан болоход нэг бүх унна штэ тий. Тэгэхээр яг өөрөөр хэлбэл би барилдааны нэг бүхийн уналт гэж үзэж болно гэсэн. Нийт 2019 хүн оролцож байгаагаас нэг нь төрүүлнэ 2018 бүх унана гэсэн. Тэгэхээр унах болгонд нэг барилдаан болох юм чи 2018 барилдаан болно. Ингэс тэгдэг гэсэн. Ер нь математикийн иймэрхүү шинжлэх ухаан. Тэгвэл физикийн шинжлэх ухааны хувьд ер нь онол болно нэг бодлого хослсон хичээл шүү дээ тий. Тэгвэл яг ийм үед яаж ямар стратеги төлөвлөгөөний дагуу энэ хичээлийг судлах хэрэгтэй вэ? Стратеги төлөвлөгөөний дагуу гэхээр ерөнхийдөө бол эхлээд мэдээж онлоо мэдчихэж хүн бодлого бодож чадсан шүү дээ. Ямар нэгэн томьёо мэдгүй эсвэл одоо ингээд ямар ч онлын мэдгүй тэр бодлогыг төсөөлөөд бодож чадна гэж байхгүй. Тэгэхээр ямар ч төрүүлээд онлоо бол мэдээ 100% мэддэг байх хэрэгтэй. Харин яг ингээд бодлогоны тал дээр бол ер нь бол математик суурьтай шүү дээ. Ер нь бол физик чаа. Математикийг ер нь сайн мэддэг байхад физикийг бол бодож чадна. Тэгэхээр энэ бол онл бол төрүүлж үзэх хэрэгтэй. Дараа нь болохоор ингээд математик ашиглаад тэрийг бодлого бодоход бол ямар ч асуудалгүй байдаг. Таны хувьд физикийн томьёог яаж чижилдэг вэ? Физикийн томьёог бол яг өнөндөө бол баг цээжилт өнгө нэг харсаар бодлого боддог. Би яг өөрөө тэгж сурдаг юм бохгүй ингээд багшаар заалгаад би ерөөсөө сурдаг ингээд багштай ингээд заалгах чараа би өөр ингээд бүр өөрөө юу ч ойлгох байшдаг. Манай агш тэгээ сүүлрээ гаханадаа ингээд юм заах болцсон зүгээр ингээд бодлого өгдөг болцсон. Тэгээ би бодлогын өөр ингээд бодож жагаад тэрнээс ингээд томьёог нь хайж агаад ингээд олж боддог. Тэгээд тэрнээсээ би өөрөө томьёог нь цээжилдэг. Тэгвэл та яг сонсож байгаа хүмүүстээ тэр соронзон орны тухай сонирхолтой фактууд бас дурдаач. Соронзон орн болохоор яг цахилгаан оронтой ингээд салшгүй холбоотой. Яагаад цахилгаан соронзон орн бэ гэдэг болохоор нөгөө нэг энэ хоёр хоорондоо ямар ч ингээд адилхан ерөөсөө салшгүй холбоотой ер нь бол нэг юм болохоор тэгж ярьдаг. Тэгээд ер нь бол хүн төрөлхтнийг хүн төрөлхтөө үүснээс хойш хамгийн гайхалтай нээлт бол гал гэдэг штэ баг. Тэгээд тэрний дараагаар орох нээлт нь болохоор энэ болохоор соронзон орн бохгүй. Одоо энэгээр байгаа ингээд гэрэл мэрэлтэй ингээд хүний нүдэнд харагдж байгаа баг 99.99% бүгд соронзон орн үүснээс болж үүссэн юм байдаг. Ер нь бол цахилгаан энэ бараа нэл та. Тийм. Тэгвэл соронзон орныг анх хэн нээж илрүүлсэн бол? Ер нь бол соронзон орн нээсэн байсан. Тэгээд яг Никола Тесла болохоор ингээд нэг юунуудыг бүтээсэн гэх юм уу? Одоо хувьсах гүйдлийг ашиглаад одоо эднээс одоо гэрэл мэлийг яг гаргах тэрийг нь бүтээсэн. За та бүхний үзэгдтэй мэдлэг олж хонод ямар ном сурах чиг технологиг ашигладаг вэ? За ер нь бол миний нэг номыг ашиглаж байсан Монголны гарын авлага гэдэг нэг тийм ногоо уттай айгу алдартай ном байгаа. За тэгээд түүнээс гадна нөгөө нэг шүлэг өгүүлэг энэ төр маш их унших хэрэгтэй. Монголын нас товчвол заавал унших хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг багш нар чи ингээд хичээл эхлэхэд ийм номнуудыг уншаарай гэдэг өгдөг. Тэр номч гэж тийм нөгөө өгүүлэг найрагдал гэдэг тиймэрхүү юмнуудыг бас уншчих хэрэгтэй. Сургуулийнхаа номын сан, уран зохиол, тиймэрхүү дэлхийн сонгогдсон зохиолууд ч юм уу, тиймэрхүү зохиолуудыг бас уншчих бас илүүтэхгүй. Тэгээд сургуулийн багш мэрэгжлийн курс гэж ном байдаг. Тэгэхээр тэр номыг яг тест дараалтайгаар нь үзвэл маш сайн байдаг. Бас доорж багшийн бас мэрэгжлийн курс гэдэг бас ном байгаа. Түүнээс гадна бас чинь 21-р зуун техник технологийн 90 хөгжлийн үе. Тийм болохоор бас интернетээс өөртөөхөө бас сонирхсан бодлогоо хайгаад үзээрэй. Бас маш олон бодлогууд интернетээр байдаг. Нэг
сайт дуртвал Art of Problem Solving гэдэг apps гэж нэрлэдэг сайт байгаа. Тэр сайтн дээр бол ингээд бүх олон улсын олимпиадуудын бодолтойгоо ингээд доор нь хүүхдүүд өөрсдийнхөө ингээд сэтгэлийг бичсэн тийм томоохон хэмжээний математикийн сайт байдаг. Тэр сайтараас төчлөөд үзэхэд бордог байна. Физикийн үед бол нэг яг ингээд хуучны Оросын номнууд болохоор ингээд хамгийн ингээд чанартай байдаг. Бодлогууд нь ч гэсэн ингээд хүндээсээ хөнгөө хүртэл ингээд энэ бол чанартай байдаг. Тэгээд яг бодлогоодын нэр нь бол нэр нь баг хоорондоо бүгд адилхан ингээд физикийн бодлогын хураамж ч юм уу те физикийн бодлого ч юм уу энэ нэртэй байдаг. Тэгээд бид нар дандаа ингээд нэг зохиогчор нь ярьдаг. Жишээ нь одоо Савченко, Иродов, Милидин энэ төргээ дандаа юугаар нэрчдэг. Тэгээд тэр нь бол амарханаас нь гэх юм бол одоо Милиднийг бодож болно. Энэ бол гайгүй. Тэгээд Савченко, тэгээд Иродов гэдэг тэгж явдаг. Тэгвэл та бүх өөртөөхөө мэрэгжлийг сонгосноо? Хэл судлал, гадаад хэл, орон судлал гэх тиймэрхүү чиглэлээр явах тийм бодолтойгоо яг ийм мэрэгжил гэж одоо харийнхандаа сонгоог байгаа. Математикаас гадна бас ингээд өөр чиглэлээр бас юмуд хийдэг. Тэгээ энэ яг бүх чиглэлүүдээ базаад яг бизнес чиглэлээр ерөөдөө суралцахаар төлөвлөж байгаа. Хаан сурахаар төлөвлөж байгаа. Европын улсуудад ер нь аль нөгөө ИГМО-гийн медальтай болохоор боломж нь бүр нэгтчихсэн байгаа. Тэгээд удахгүй бас бэлтгэлээгээд Европын аль нэг улсад суралцах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд болохоор IT-ийн чиглэлээр сурах гэж бодож байгаа. Тэгтээ харахандаа сонгоог байгаа. Яагаад гэвэл одоо яг орчин үед чинь одоо баг бүх юм ингээд IT чиглэлээр одоо шилжиж байгаа шүү дээ. Бүгд ингээд онлайн байдлаар шилжиж байгаа болохоор яг ингээд хэрэгцээтэй мэргэжил юм болоо шүү дээ. Ирээдүйтэй. За тэгвэл яг тухайн тэр тестээ тэр шалгалтын материалыг нээгээд харахад анхаарал зочирдоод их шоконд орж исэн тийм бодлого эсвэл тест байна уу? Байлгүй яг би нөгөө хэл зүг тайлбарлах тийм хэл зүгний тал дээр айгүй муу байхгүй юу. Тэгэл яг ингээл асуултууд ингээл харж ихад нэг шил хэсүүг орсон хэл зүг зохиож бичнэ бишээ зөвөр бичнүг өвдөгцмэсэн. Тэг би бүр яг тийм дээр айгүй болохоор юу гэж бичнэ гэж бүр айгүй сандарч ийсэн. Тэгээд би тэр үнэхээр архиж ийсэн. Миний хувьд гэх юм бол яг 11 дугаар ангид байхад яг хотын олимпиад дээр ингээд эхний өдрийн бодлогон дээр ингээд материалаа дэлгэсэн чи яг гурал яг нөгөө миний яг нөгөө нэг эрчимтэй бэлдсэн 3 сэдвийн бодлого ороод ирсэн байсан. Харчаал хүүшээ энэ ч одоо юу вэ гэж бодвол амар баярлалаа. Тэгэл яг эхний өдрөө яг гуралыг нь бодоод нэгдүгээр байранд згсэн байдгийн. Тийм. Гой түүх шүү дээ. Гой түүх. Сая цочирч ирсэн гэстэй. Хараад цочирч ирсэн. Тий, би сая нөөсөлд үзэстэй авсан хэлсэн шүү дээ. Тэгээд угаас нэг өдөртөө 5 бодлоготойс аахгүй. Тэгээд би ч нэгдүгээр курс байсан. Тэгээд яг матар гүнзгийрэл сураагүй. Тэгээд ер нь бол өмнө метал мэд орж ирсэн ч гэсэн тий ингээд яг би яг матрицаа ингээд бүр үзег байсан аахгүй. Тэгээд би яг шалгалтын материалыг нээгээд харсан чи 5 болгоны 3 матриц байдаг аахгүй. Би тэгээд гайхаад тэгээд тэгж байгаа л тэгэл өнгөрсөндөө ер нь бодох гэж үзээл бодоо. Тухайн олимпиадаас бээр эзэлсэн үү? Тусгаар эзэлсэн. Монгол хэлний төрөлд яг одоо нийслэл улсын олимпиад удахгүй болох гэж байна. Яг тэр хүмүүсд зөвлөгөө зөвлөмж өгөөч. Сайн бэлдсэн байхад бол үнэхээр амархан. Одоо тэр унших хэвээр ном, хийх хэвээр юмудаа бүгдийг сайн хийцэн байхад бол монгол хэл бол маш амархан гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол орсож байгаа хүмүүстэй ингээд юу ч болсон бити шантраарай. Ингээд юмд ингээд дараагийн боломж гэж заавал байдаг. Тийм болохоор заавал ингээд одоо юм нэгээр тосхгүй гэж сайн хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан энэ бол сүүлчийн боломж биш. Дахиад зөндөө боломж байгаа. Тиймээс энэ бол чадхаараа сайн хийгээд өөрийнхөө тийм за юм тийм. За манай сайтад очилж ирж олимпиадад дутхгүй оролцож байгаа хүмүүстэй зөвлөө өгсөн та гуравтаа баярлалаа. Баярлалаа.